Сайн уу, ийм үе байна. Энэ сард нээлттэй хийх хамгийн хүлээлттэй кинонуудыг яг одоо хүргэх гэж байна. Аль нь таны заавал үзэх жагсаалтанд багтах вэ? 3 дугаар сард ямар кино хамгийн их шуугиан тарих бол? Ингээд бичлэгтээ орцгоё. 한 번 끼면 들어올 때마다 자동으로 착용되고 그걸 빼면 로그아웃. Гол дүр нь Сомира гэх нэртэй амьдрал хай сэтгэлд ядарсан вебтун продюсер юм. Тэрээр ажил амьдралын дарамтаас зугатахаар виртуал болзооны үйлчилгээ болох Monthly Boyfriend гэх програм бүртгүүлж хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн төгс болзоо романтик харилцаанд оролцохоор төлөвлөдөг. Гэвч виртуал ертөнцид хайсан хайр нь бодит амьдралдаа нөлөөлж Мирагийн амьдралд шинэ өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Boyfriend on Demand цуврал нь нийт 10 ангитай байх бөгөөд баасан гараг бүр Netflix дээр гарах юм байна. 오늘은 누구와 데이트하시겠습니까? 오랜만이네. 서울서 온 거 맞지? 넌 연태석. 나는 모은아. Shining. Энэхүү цуврал нь романтик хайр дурлалын сэдвтэй кино жагсаалтыг нэгэ нэмж байна. Энэхүү цуврал нь ахлах сургууль байхдаа нэгэн цагт онцгой холбоотой байсан хоёр хүний түүхийг өгүүлдэг. Гэсэн хэдий ч олон жилийн дараа тэд эргэн уулзахад гол дөрүүд бие биендээ дурсахын зэрэгцээ ааж мар бие биенийхээ тайтгарал гэрэл гэгээ болж хувирдаг. 10 ангитай цацагдаж буй Shining цуврал нь анхны хайр, хоёр дахь боломжийн тухай сэтгэл хөдлөм түүхийг өгүүлдэг. Энэхүү цуврал нь Netflix-ээр 3 дугаар сарын 6-ны өдөр цацагдана. 이랑이가 귀신을 봐. Урд нь удган байрладаг байсан офис өөрийн нэрээр нэрлсэн хуулийн бирмэн нээдэг нэгэн өмгөөлөгч гинэт сүнс харж сүнсэнд эзэмдүүлж эхэлнэ. Сүнсэнд эзэмдүүлсэн үедээ төрлөх бүрэг зан нь шал өөр нэгэн болдог. Хилмигдэж үнэн мөннийг хайж ирсэн сүнснүүдийн хэргийг шийдэж өгдөг ба нэгэн хэрэг дээр урд нь ялагдаж үзээгүй чанга хатуу өмгөөлөгчийг ялснаар түүнтэй танилцаж эхэндээ өөрийгөө сүнс хардаг гэж хэлдэгч тэр огт итгэдэггүй. Гэвч түүний нүдэн дээр өрнөх хажиргалтай хэрэгүүдээс болж яалтчгүй итгэж өөр өөрийн өрмөц чадвартай хоёр өмгөөлөгч хамтдаа хэрэгүүдийг шийдвэрлэж эхэлнэ. Энэхүү цуврал нь 2026 оны 3 дугаар сарын 6-наас SBS телевизээр баасан бям гараг бүр засагдах юм байна. 아저씨는 진짜 최고의 변호사예요. 너 좋아해. 내가 너 좋아하는 거 그건 Олон хүний хүлээлтэнд байгаа өсвөр насны уянгийн кино Хосогийн анхны харийн тухай өгүүлнэ. Дунд сургуулийн эхний өдрийн өмнөх шөнө тэр Ёол сэтгэлээ илчилснээр зөөлөн романтик өнгөйстэй өсвөр насны хайр дурлалын төв эхэлдэг. Энэ кино бол анхны хайр, өсвөр үеийн мэдрэмж, нөхөрлийн үнэнч холбооны тухай өгүүлэх кино юм. Хосо багаасаа хамт өссөн найз Ёолыг удаан хугацаанд сайн найзаа гэж боддогч. Тэр дунд сэтгэлээ илчилснээр тэдний амьдралд өөрчлөлт гарна. Ёол эхэндээ Хосогийн сэтгэлийг зөвхөн нөхөрлөх гэж хардагч өөрийн мэдээлгүй дунд татагдаж эхэлсэн байв. Энэхүү кино нь 2026 оны 2 дугаар сард нээлттэй хийхээр зарлагдсан байсан боловч хамгийн сүүлийн мэдээлснээр 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дэлгэцнээ гарна гэж зарласан байна. Disney түүх болох дахин гэрэлсэн Хадан хаан. Энэхүү цуврал нь 3 дугаар сард нээлттэй хийн гэж мэдэгдээд байна. Энэхүү киноноос бид үнэхээр сонирхолтой жүжигчдийн бүрэлдэхүүнийг харж болно. Бид Чин Минаг Хадан хаан наварын дүрээр, Чү Жихоны Хүүдэн хүндий хааны дүрээр, Ли Жонсогийг Хунтаж Хенригийн дүрээр харах нэ. Энэхүү драм нь 2.7 тэрбум үзэлттэй вебтунээс сэтэлэн хийсэн бүтээл юм. Үйл явдал нь бас маш сонирхолтой. Энэхүү цувралд Европын өндөр түвшний уран зөгнөлт мэдрэмжийг болгохын тулд Герман болон Чехийн бодит сайзуудад хэдэн сарын турш зураг авалт хийсэн байна. Хатан навар бол төрөлхийн ухаалаг ихэмсэг төрхөөрөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дорны эзэнт гүрний Хатан хаан бөгөөд түүний амьдрал нөхөр болох Хизэн хаан Шовэсүтэй хамт 50 өрнөдөг. Тэд баг байгаасаа хамт өсөж агваа их улсыг бий болгоно гэсэн ижил зорилготой байсан тул ихэнх цагийг хамт өнгөрөөж гэр бүл болсон ч навар нөхөртэй хайргүй. Харин түүнийг сайн найз гэр бүлийн хүн хэмээн хүндэлж ирсэн. Гэвч Шовэсү ордонд оргож ирсэн бол бүсгүй Раштаг аварч түүнийг татвар имээ болгосноор наварт хизээж татвар им авахгүй гэсэн амдалтаа зөрчсөн хэрэг болдог. Энэ үеэр баруун эзэнт улсын хаан хүү Хенри дорны эзэнт гүрний ордонд тагнуулт хийхээр очиж хатан навартай танилцаж түүнд дурлана. Хаан Раштад дурлаж хатнаас салгыг шаардах боловч навар амархан бууж өгөхгүй бөгөөд хаан ширээгээ эргүүлэн авахын тулд Хенритэй дахин гэрлэх зөвшөөрөл хүснээр үйл явдал өрнөх юм. 죽는다. Энэ цуврал нь нэг нууцлаг эмэгтэй дурлсныхаа дараа нас барсан хэд хэдэн эрчүүдийг хамарсан сэжигтэй залингийн хэрэгт орооцолсон даатгалын мөрдөн байцаагчийн төвгийг өгүүлдэг. Үнийг илчлэхээр шийдсэн манай гол дүрийн эрэгтэй
Гол сэжигтэн болох эмэгтэйг мөрдөж эхэлдэгч түүнийг дорсон аимшигтай сэрэмжлүүлгийг уул гаргалзан манай гол дүрийн эрэхтэй түүнд дурлаж байгааг олж мэдэв. Японы алдарт сурвалжийн шинжилсэн хөлбөр болох Science Geese сурвалж нь 12 ангитаагаар цэцэгдэх юм байна. Энэ удаагийн бичлэгээр энэ 3 сард гарах Солонгос цуврал болон нэг ангид кинонуудын талаар хүргэлээ. Хэрвээ манай бичлэг таалагдж байгаа бол subscribe дараарай. Мөн ямар цуврал болон ямар киног хүлээж байгаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.